Жохон бахад цаг хугацаа амар удаан өнгөрдөг байсан тий. Одоо ингээл нүдэн анаал нэнгүүд хэдэн сар жилүүд өнгөрцөн. Яагаад гэвэл бид нэр хүүхд тахтаа бүх зүйлийг анх удаа мэдэрч туулж байд юм байна л да. Хичээлийн эхний өдөр анхны хайр, анхны салалт гэл энэ бүхнийг бид нэр энд тарих анх удаага мэдэрж байгаа учраас илүү гүнзгийгээр мэдэрдэм байна. Гэхдээ нас ахих тусам маш олон туршлага мэдрэмж мэдэрсээр агаад шинэ мэдрэмжинд нэг ач холбогдлохоо болждог. Гэхдээ энийг удаашруулах боломжтой мэлээ. Одоо цагтаа амьдарч шинэ зүйлс туршиж өдөр болгон явдаг замаасаа арай өөр зам сонгож ч юм уу тий. Ямар нэг өөр эсвэл шинэ мэдрэмжийг анзаарснаар цаг хугацаа удаашрдаг. Тэгээд талархал яг адилхан жижиг зүйлсийг анзаарснаар тархиндаа үүнийг анхаараарай гэсэн дохио өгж идэг. Өглөөний цай, хайртай хүнтэйгээ хамт байгаа хугацаа, нар жаргаж байгааг харах гэх мэтчлэн энэ зүйлстэй талархснаар цаг хугацаа ч гэсэн удаашрж өгдөг. Тийм болохоор бид нэр ингээ нүдэн анаал нэгээл харахад 5 жил өнгөрцөн байх биш. Нэр тэр дохиог тархиндаа байнга өгөөд шинэ зүйл хийж үзээд, шинэ зүйл туршиж ах заавал хэрэгтэй юм байна.